За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн Монголын сонин бол мэдээж шинэ засгийн газар бүрдсэн тухай асуудал байлаа. За тэгээд энэ 7 хоногийнхоо бичлэгээр бол би ерний шинэ сайдуудын тухай юу бодож байгаа, юу ойлгож байгаагаа жижигхэн томилоод хүргэе богинохон. За тэгээд та бүхэн бас хин ямар сайд хин юу гэж бодож байгаа. За юу хийх вэ? Ямар ихтгэл найдвар танд одоо байгаа вэ гэдгээ одоо тэгээд эргээгээд хэлнэ үзье тийм ээ. Доор коммент дээр бас үлдээгээрэй. За зандан шатар ерөнхий сайдын тухай бол өнгөрсөн 7 хоногийн бичлэг дээр харьцангуй ярьсан учраас би бол болоо гэж бодож байна. За тэгээд ингээд жаахан дараалтайгаар ярих гэж оролдъё тийм үү. За Бямб зогт сайд одоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд болсон. За өмнө нь бол одоо Батлан балган сайд байсан. За тэрний өмнө зөндөө сайд байсан. Монголын төрд одоо өчнөө нүртэй, өчнөө одоо талтай тий мартай ийм хүн л дээ. Одоо тэгээ баян хүн 3 төрд нүртэй байдаг гэдгийн гол жишээ болсон хүмүүсийн бол нэг ингээд насаараа л гишүүн сайд ингээ юм хийж чинь. За тэгээд юу ч хийж бүтээдэггүй. За бас ер нь бол нурааж гэдэг юм уу сүрүүлж янз бүрийн асуудалд холбогдтол их байдаг ийм сайдуудын бол нэг. За өмнөдөө бол одоо үг зориулахад ч хайрын хүмүүсийн нэг бол Бямб зогт мөн өгөөл мөн л дөө тий. Одоо энэ хүнээс бол өөдөө юу ч харахгүй л тий хөрх юм. Тэгээд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болдог нь бол ер нь ирээдүйд ерөнхий сайд болно л гэсэн зам анцсаж байгаа гэсэн. За та бүхэн бүгдөө мэдж байгаа Монгол Ардын намд бол бичгтэйг хөөш ахгүй нэг юм байгаа нь бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа ерөнхий сайд болдог нэг юм зарчим байгаад байгаа тий. За тэр зарчмаар л явж байгаа 70-аад оны төлөөлөл. За тэгээд одоо мэдхгүй ирэх сонгуулиар юу болж таарах юм байгаа. За учрал гэж бас нэг олон төрд нүртэй одоо Бямб зогтын бараг нэг хуулбар дүр юм шиг те. Одоо нэг 80-аад оны төлөөлөл арай залуу боловч одоо яг л энэ ах нарын замаар замж яваа ийм хүн байгаа. За тэгээд тэргүүн шадар сайд болсон. За өнгөрсөн засгийн оюун эрдэнэ засгийг унахад бол бас нэлээд үргөрөлтөй орсон гэж сошиал медиа за янз бүрийн мэдээллийн сайтаар бол нэлээд муулуулсан. За ер нь бол угсаа хөрс хөрөглөгчийн талын хүн гэдэг нь бол тодорхой ийм хүн байгаа. За тэгээд нэлээд нүдүүлээд хойшоо суучихсан. Ер нь бол ерөнхий сайд бол лидер гэсэн амбиц байсан юм шиг байгаа. Эхний тийм үйл явцуудыг харахад бол. За тэгээд нөхөр бол одоо бараг л худлаа ярьдаг хүн тэгээгүй ажилгүй хийгээгүй сайдгүй одоо ингээл бүх талын мэдлэгтэй сурхийл хүн болчих шиг боллоо. Одоо Цэвэн Жамсрано гэдэг хүний намтраар л одоо бүрээдэд доктор хамгаалсан шүү дээ. Одоо тэгээд Орос хэлмэл бол хэцүү хуу яг үнэ гэлгээд. Тэгээд одоо эдийн засаг хөгжил хариуцсан сайд болчлоо. За эдийн засаг мэтгэл юм баг. Хөгжил гэдэг нь бол одоо би байнга өгүүлдэг та нар мэдж байгаа энэ хөгжил гээд ойлголтыг чи судалдаг хөгжил судалгаа ухаан байдгаа. Энэгээр мэрэгсэн Монголд одоо хэдхэн хүн байдгаа. Та хөгжил ярихаараа бол зүгээр л эдийн засгийн өсөлт ярьдгаа. Наадах ч юм бол эдийн засгийн хөгжил болохоос биш хөгжлийн тухай асуудал бол биш шүү найзуудаа гэж байнга шүүмжилдэг. За энэ талын асуудал ойлголтыг бол мэддэг гэж би бол үнэндээ бодохгүй байна. За тэр яам аманд ч гэсэн тийм хүн байгаа. Гант төмөр тийм хүмүүс цуглуулсан байсан гэж бол үнэндээ бас итгэхгүй байна. За ерөнхий сайд зандан шатар бол одоо хүний хөгжилд их анхаарна гэж хэлсэн. За хүний хөгжил гэдэг нөсөөр 3-4 ойлголт байгаа. За одоо үнэхээр тэрэндээ анхаарах юм уу яах вэ? Одоо хэдүүл харцгаая. Анхны уулзалтыг харахад бол одоо эдийн засгийн хөгжил саарж байна. Энийг яаж ахиулах вэ гэсэн маягийн уулзалт өчигдөр яамныхантай хийсэн юм шиг байна лээ. За тэгээд эдийн засаг хөгжөөд хөгжил ирдэг үү гэдэг асуудал бол одоо тэгээд аль жараа дондоо үлдсэн маргаан за одоо тийм биш вэ гэдгийг нь бол нотлсон өгүүлсэн судалгаа их байдаг. За дараагийн шатар сайдаар бол амар сайхан үлдсэн. За тэгээд одоо энтэй юу ярих вэ? Тэгээд одоо өстэй үг зориулахад ч хайрын хүмүүсийн нэгтэй яг нөхөр бол номтой баяр тий гишүүний хэлснээр бол би энэ сайдаа өгөө гэж очисон гэсэн. За тэгээд намтай хоёр нь бол үгүй гэсэн тэгээ нөхөр өөрөө танилцуулагдаад ингээ орж ирсэн. Ерөнхийдөө бол энэ онцгой байдлалтай юм хариуцсан нэг юм шатар сайд байдаг. Ер нь сул албан тушаал за ингээл байж идэг. Одоо үнэхээр мэдхгүй зүгээр цаанаас нэг юм юу төрөөд ярьж чадахгүй. За дараагийн шатар сайд дор чанд үлдсэн. За хүн нам бол яг би ойлгохтон бол 3 суудл авах гэж үзээд 3-ыг өгөхгүй танад 2-ыг өгнө гэсэн учраас за тгийгээд за нэлийн шүүмжлэлийн бай болсон боловсролын сайдаа болоод эрчим хүч рүү жоохон амбицлсан юм шиг байгаа. Одоо сошиалор явж байгаа мэдээллээр бол. За гэвч эрчим хүчин дээр нөгөө чойжо гэж том авраг байгаа. Тэр авраг бол мэдээ судлаа өгөөгүй. Тийм учраас эрчим хүчээ авч чадаагүй учраас боловсролын сайдаа л авч үлдсэн. За тэгээ Наранбаярын болоод тэр Ган Зориг гэдэг гишүүнийгээ болох гэж оролцсон боловч тэр Ган Зориг нь бол болио Наранбаяр үргэлжлүүлний үзээ гэсэн юм шиг байна.
За ер нь бол ардын намаас боловсролын сайдын судлыг авах гэж бол хэд хэдэн гишүүн амбицлсан. За ундрам гишүүн за дамжин нэмэгч гэсэн би бас амбицлсан болов уу гэж бодоод байгаа. За гэвч боловсролын сайдыг одоо чойжог дийлээгүй учраас өөрөөр хэлэх юм бол зандан шатар те энэ ч одоо дилдэхгүй шүү дээ энэ том олигарх чинь тийм үү. Тэгээд шиг одоо боловсролын сайдын хүн намдаа үлдээ тэг хүн нам өөрсдөө учраа олгоо та нар өөр судал аваал гэсэн юм шиг байна гэж би бол хардаа хардсан. За ингээд хүн намын хоёр бол ингээд огтын өөрчлөлт байхгүй. За энэ хоёр бол угаасаа өнгөрсөн хугацаанд бол юу ч хийгээгүй нь бол тодорхой. За юу ч хийхгүй байх. За ялангуяа боловсролын сайд Наранбаяр маяр дээр бол ийм nice guy бол уус юм хийдэггүй тий. Тэгэл ингэ галалтахгүй тэгэл хөрх ингэсгээд өнгөрдөг. За өнгөрсөн засгийн хамгийн их ажил хийсэн за тэгээ эргээд хамгийн нэр төртэй байсан сайдрын нэгийг бол би Батцэг сайд гэж боддог. Гадаад харилцааны сайдаар бол хэвээрээ үлдсэн. За тэр харьяасмж нөлөөсөн баг. За хоёрт бас за тэгээ би бол хувьдаа бол яг зөв санаагаар болдог бол Батцэг сайдыг бас ерөнхий сайдад амбицлах юм болов уу гэж бодсон. За тэгээд мэдээж энэ 67 оны үеийн энэ токсик эрчүүд бол эмэгтэйнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжгүй нь бол тодорхой л доо тий. За яг хөө тэгээд дараагийн боломж байгаа биз. За сангийн сайдад жавхлын хэвээрээ үлдсэн. За тэгээд энэ тий одоо юу ярих вэ? Одоо тэгээд бүр хэлэгч мууг болтохгүй тий. Одоо хэдхэн 2 сарын өмнө л одоо төсөв тодтох бол юу өстэй сайхан гоё байна гэсэн одоо тодтох нь өстэй болохгүй байсан байна гэж солиотой юм яриа л явж байгаа тий. Одоо энд хөг зориулахад бол хайран байна. За эрчим хүчний сайдаар бол чойжо үлдсэн. За тэгээд чойжоч дийлдэхгүй тий. Одоо тэгээд энэ төвхтөө тий. Зарагийн дийлдэхгүй бол мэдээж дэлгэр сайхан. Энэ чойжо дэлгэр сайхан, жавхлан, энэ амар сайхан эдэр гэдэг одоо ядаргаатай хүмүүс байна шүү дээ тий. Тэс үнэхэр хэцүү. За нөгөө инх хамгаалангийн чаар аав гэрүүл тэр нийгэм хамгааллынхаас нь авч хаяад Аву Бакир гэдэг нөхрийг тавьсан да. За энэ ч одоо бараг л бэлэглэл байхад тий одоо ингээ элдв фракц янз бүрийн юмгүй ийм хүмүүсийг оруулж ирж одоо ингэж нөгөө хүчний тэнцвэрийг хадгалах гэж за чи манай талд ажиллавал ингийн шүү тгийн шүү өдр гэсэн ийм яриад явсан баг. Тэгээд энэ хүн маань ч юм угаасаа ихгүй тий энэ бол тодорхой тий зүгээр нэг ийм л нөхөр байгаа. За нөгөө дийлдэдгүй Жэн их баяр гэж буурлахтай нөхөр чинь сайдаараа үлдсэн тий тэгээд бас л хэцүү дээ эдгээр одоо яа тий. Яг би бол хувьдаа эднэрийн одоо ингээд нэг юм сүүлчийн дуун байгаасаа гэж айгүй хүсэж байгаа тий. Одоо ингээд 28 оны сонгуульдаар энэ чавхлан чойжоо дэлгэр сайхан их баяр бям цогт мөхт ингээд амар сайхан эдэр ингээд сонгохдохгүй ингээд үлдчихээсэ тий одоо их шиг эдрээс салхаас одоо тэгээд цайсан гар худалдаа тий одоо тэгээд хэр дийлдэхгүй байна одоо тэгээд буцаад энэ 70-аад оныхон дэшээ ингэж ерөнхийлөгч юугаар өгсөж гарч ирж байгаа учраас ерөнхийлөгчд ойр учраас эдэр ингээд дараад ирж байна л да. За Батармаглан гэдэг марцсан нөхөртэй хэдүүлээ сайд болсон. За тэгээд юу ярих вэ? Одоо энэ үнтэй тий одоо саа хийсэн гээгүүлсэн чинь байхгүй. Одоо тэгэхээр ер нь бол хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл шүүж үзэхээр элтвийн л муу түүхтэй юм байна лээ. Яг л түрүүний Аву Бакир гэдэг шиг л одоо тэр нөгөө хүчний тэнцвэрийг л хадгалах гэж болгож байгаа ийм хүмүүс байх чи тэгээ цаагуур наагуура яриа тохироо хийн те. За яг ардын нам бол өөрсдөө юу гэж ярьдаг гэхээр ингээд нэг олон сонгогдсон гişүүдээ ингээд меритийн зарчмаар ингээд байнгын хорооны дарга за тэгээ сайд эдэр болгодог л гэж хэлээд байгаа. Тэр зарчмлын дээр үйлчлэх шиг болсон. За тэр зарчмыг үйлчилж байгаа нэг хүн бол мэдээж Батлууд гэдэг нэг хүн байгаа. За тэгээд бас л янз бүрийн төлөө шуугантай бол нэлээд холбогдсон юм байна лээ. Тэгээд юу ярих вэ? Угаас энэ ч Батлан хамгаалах тарч одоо тэгээ юу хийх вэ? Тэгэд ингэс хийж байгаа хугацаанд дуусах бол. За эрүүл мэндийн сайд болох гэж орилж харалж нэлээд тэмцсэн чинь бүрэн бол болсон. Яг би бол мөнх сайхныг солилцсон нь бол зөө гэж бодож байгаа. Мөнх сайхан бол яг өмнөд сайд байсан, одоо сайд байсан, 2 удаа сайд болж үтсэн. Тэгээд ер нь яг богино хугацаанд за ихтэй тэгээ хийсэн, барьсан юм бол за би бол хүндээ мэдэхгүй. Гэхдээ одоо бол их л түүхтэй, чирэгдэлтэй ядаргаатай санагдсан. За бүгдөө бид нар мэдж байгаа. Одоо эрүүл мэндийн даатгалын дээр санхүүжилт гэдэг юм руу оруулаад эмнэлгүүд нь хоосон. За тэгсэн ирнэ мөнгө байхгүй. Нэг ийм хэдэн эмнэлэгтэй л хэдүүлээ оны ихэнд учирсан шүү дээ. Тэгээ манай хамаатан садын янз бүрийн хүмүүс ч гэсэн өдөөнөөс ирээд эмнэлэг тавьдаг гэдэг санхүүжилт байхгүй гэдэг зогссон. Хэдхэн сард одоо 2 3 хүний тоо байна гэдэг. Тэр ковотонд орж чадахгүй болж чадахгүй. Ингээ нөгөө очир дараалал ус аюу төвхтэй байгаа. За тэгээд ч одоо эрүүл мэндийн салбарын өөрсдөө залхах шиг болсон.
За чин бүрэн бол яах вэ? Тэгээд одоо тэгэл их л өөрөө өнгөрсөн засгийн эсрэг нэлээ үдсэн. За мөнх сайхантай ч нэлээ тулсан. За одоо тэг хүссэн юм авлаа тэг харъя да тийм үү. За байгууллагын орчны яамыг бол Батбаатар гэж шалдартан авсан. За энэ бол яг зөв эргэн зориг бол ерөнхийдөө хоёр судал авна гэсэн тооцоотой байсан юм шиг байгаа. Ялангуяа тэр одоо Нара гишүүний хийжсэн улс төр эдрийг харах юм бол тий. За Нара гишүүн бол соёлын яам руу нэлээд амбицлсан. За гэвч эргэн зориг ногоо намд бол одоо хоёр сайдын судал өгөх боломжгүй танаад нэгийг л өгнө гэсэн. За тэгээд мэдээж Ирэмбэрэн Батбаатар аавн ч намын дарах учраас тий. За тэрийн ч мэдээд сүүлдээ бол Нарагийн одоо эрт сулраад эхэлсэн. За тэгээд тэгээ соёлын яамны сайд болох гэж байгаа хүмүүнлүү дайрах ч гэсэн багасцсан. Тэгэхээр нөхөр өөрөө тэр зарчмыг ч гэсэн ойлгосон юм шиг байгаа. Батбаатарт бол яг ингээд энэ судал угсаал энэ намд очтгоор очдог ингээд нэг эвсэл байгуулахлаар тий. За тэгээд нэг өтөө юутэй юм болтгоо нь бол тодорхой. За манай Далид амка аж үйлдвэр эрдэс баялагын яамны сайд болсон да тий. За ер нь эрдэс баялагын салбарт бол нэлээд неолиберал бодлого явах бах. Яг бол дамка өөрөө тийм хүн ганц мэддэг юм нь бол неолиберализм. За тэр онол бол өөрөө мэдж байгаа гэж бол бодохгүй. Зүгээр л ер нь юм чөлөө зах зээл байх хэвээр, тэ фри маркет байх хэвээр л гэсэн нэг юм ягаад гэвэл баруун тэгж байна гэсэн ийм л номлолтой. Угаасаа ер нь бол сэлдэн хөөрөө тэ мэдлэг бол тусарч яахан тар угаар алтартай хүн. За гэхдээ яг одоо тэгээд хоёр сонгогдсон учраас те за өмнөх засгийн эсрэг бол нэлээд сайн дуурсан. За ийм судалж аавна гэдгээ тооцоолж ирсэн болов. Би магадгүй босрлох явах гэдэг юм болов гэж бодож байсан. Гүү юм шиг байна лээ. Гээд энэ судлаа авсан. За ингээ ер нь бол одоо хайгуул элдв юм бол нэлээд чөлөөтэй болох. За 90-ад оны төгсгөлөөр бол Монгол улсын уул уурхай бол дэлхийн хамгийн либералтай чөлөөтэй хууль гэж алтаршиж ирсэн. За тийм юм рууч бол арай ч орчихгүй байхаа ягаад бол хугацаанд богинох учраас те. Гэхдээ нэлээд чөлөөтэй байдал руу орох бах. За чөлөөтэй байдал руу орж болно яах вэ те. Гэхдээ нэг асуудал байгаа. Энэ хооронд биднэрт одоо те үгүй ядаж л одоо нөхөн сэргээлтийн хуулаа. За үгүй ядаж л болохгүй байгаа. Мөнхийн маргач гэдэг уул уурхайтай холбоотой янз бүрийн асуудлуудыг шийдэж чадсан билүү те. Нэг аятайхан эвтэйхэн тогтолцоонд оруулсан билүү гэвэл үгүй. Өмнөх мэдрээ хэрэлдэг асуудлууд хэвээрээ л байгаа. За энэ асуудал бол зэгцэрхгүйгээр ахаад бид нар нэг юм чөлөөтэй байдал руу орох юм бол дараагийн үр дүн бол тодорхой. Буцаад л хараалан тавиад л нөгөө гадныхныхаа станер эдэж уугаач шулаач гэдэг нэг юм зарчим руу орно. За энэ тогтолцооны асуудлыг бол шийдэх боломж болцоо нөхөрт бол тийм прогрессор бол байхгүй нь бол тодорхой. За гэхдээ яах вэ одоо тэгэл тэ одоо нөгөө гадны туршлага баруун өгцөн ус тэгдэг гал нэг юм ядаргаатай хүн болгоны ярьдаг үл өгсөн нэг юм ярина. За тэгэл зах зээлийг чөлөөлөл үүсэх байх. За одоо тэгээд яах вэ? Одоо оронд нь өөр хүн байсан ч гэсэн хийгэл байсан юм байх. Харцгаая да. За Батчуугар бол захим хөгжлийн гэдэг юмны сайд болсон. За яах вэ? Одоо Батчуугарын нэг агууштай нь бол одоо тэгээд нэг өөр хувийнхын ч онцлог байна. Тэг хэвлэл мэдээллээр тэгээд нэг попро солиорол тэг нэг балаа юм яриад одоо манай дамка шиг байдаггүй нь л давуу тал юм да. За түүнээс ш одоо энэ салбарт бол нөхөр бол шин энэ ч одоо бол эдийн засаг санхүүгийн шүү дээ тий. За тэгээд юу их вэ? Одоо нэг ганц хоёр нэг нэрийн хуудас ус ажил хийх юм болоо таа л гэж бодож байна. За хууль зүйн дотоод иргэн сайдар Мөнхбаатарт тавигдсан. За мэдээж энд бол гинсекийн нөлөө нэлээд орсон гэж хэвлэлээр бичлээ. Яагаад гэвэл нөгөө өндрийн хоёрыг тавьчих юм бол нөгөө нэг Бортег мэгтэй холбоотой асуудал яригдаад бөө юм болонд ол гэдээсэн. За тэгээгүй зүгээр ямар ч гал алдахгүй нэг юм нөхрийг тавьсан. За бурхан минь одоо битэл хүний ирэх мэрх зурчиж үзээсэй дээ тий. Одоо ингээд л нэг байж байгаасаа. За энэ салбарт бол томоохон шинжилэл элдвэрлэл юм болох явах боломжгүй болсон нь бол тодорхой гэж хэлүүлээ юм бол мэдчихэж байгаа тий. Энэ бол ингээд гал алдахгүй байх салбар юм. За тэгээд соёл спорт аялал жуулчлал залуучдын сайдаар бол ундран болсон. За ундран гишүүн бол ер нь боловсролын сайдыг хүсчихсэн баха. Гэвч одоо тэгээд ийшээ сайдаар аваач ажиллаа. За яах вэ? Би бол хувьдаа ямар ч байсан багш те хүн болвол энэ салбарт бол ажиллачна гэж бодож. За багш хүн бол яач утсан одоо нөгөө бүх дуучин тэгээ бизнесменээс дээр ийм төрлийн ажил дээр болвол. За тэгэхээр би бол хувьдаа бол яг боломжийн аятайхан ажил хийчих байх гэж бодож байгаа. За нэг миний үнэлээд байгаа юм бол ундран менежмент юм багш. Энэ салбарын менежментийг сайжруулах болов уу гэж би бол нэлээд бодож байгаа. За хуучин ингээд нэг засгийн газрын үзэл сурталын хэлтсэн юм шиг ажилдаг, баахан пропаганда хийдэг энэ нэг байдал арилаад илүү менежментээр суурилсан
илүү менежментийн үзүүлэлтүүдээр хандсан юм ажлууд явагдах болов уу гэж гордож байна. За ингээд овчхондоо тийм цаг баг одоо би ял болохоор л бага ярих гээд байгаа шүү тийм. Учираас ингээд нэг сайд зэрэг тоймлоход бол ийм байна. За та бүхэн юу гэж бодож байна? Энэ сайдыг юу гэж үзэж байна гэдгийг бас комментээр мэдээлэлээр ингээ үлдэх бүрэн боломжтой шүү. Ингээд 7 хоногийнхаа Монголоор сони юуны бичлэгээрээ уулзцаая.